Сайн байцгаана уу хүн үзэгчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга байсан 2008-аас 2013 онд хуульч, эрх зүйч Батнасангийн мөнх жаргал оролцож байна. Батнасангийн мөнх жаргал, эрх зүйч Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр 2007 онд Шинэ Зеланд улсын Хамилтон хотын Вайкотогийн их сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй тус төгссөн. 2000-аас 2003 онд хууль зүйн дотоод хэргийн яамд мэргэжилтэн 2003-аас 2004 онд Улсын их хурлын дамгайн газарт хуулийн зөвлөх, 2007-оос 2008 онд санхүүгийн зохицуулах хороонд хадгаламж зээлийн хоршоодын газрын дарга, тамгын газрын дарга, 2008-аас 2013 оны 1-р сар хүртэл Эрдэнэт үйлдвэр компани хуулийн хэлтсийн дарга, 2015-аас 2016 онд Монголын төмөр зам төрийн өмчит хувьцат компанид гэрээ хууль эрх зүйн албаны менежерээр тус ажиллаж байсан. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зөкслөөсөн King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? Сайн байна. За Эрдэнэтэй холбоотой олон том хэрэг явдлууд гарч ийсэн. Нэг томоохон хэрэг явдал нь одоо ингээд тантай холбоотой хэрэг үүсээд ингээд явсан. Тэгээд олон шатны шүүхээр явсан, гомдол юм гаргасан. Тэгээд яагаад гэхээр өнөөдөр яг ингээд хэвлэлт дээр хүрээд ирвэ. Энд ч одоо хүндэл хүрэгдэх газар болохоос хэрэг шүүдэх газар биш шүү дээ. За юуны өмнө ингээд намайг нэвтрүүлэгтээ оруулж агаад танд баярлалаа. За тийм энэ Эрдэнэт стандарт банк гэдэг тийм ээ. Английн банк. Энтэй холбоотой асуудал бол ихч олон жил сунжирсан том асуудал байсан. Одоо хүртэл дуусаагүй л байна. За энэ яадаг вэхээр би энэ стандарт банктай холбоотой 3 том одоо гэмт хэргийн тухай ярих гэж байна. Он дарааллаар авч үзвэл 2010-аас 2013 оны үед эхний том гэмт хэрэг. За энэ яадаг гэмт хэрэг вэ гэхээр Just компани Английн стандарт банкнаас 170 гаруй сая долларын зээл авсан. Гэхдээ хуурамчаар бүх баримтыг хуурамчаар үлдэж авсан. Гэтэл хуурамч гэрээ байхад Эрдэнэт үйлдвэр өөрөө зээл авцсан юм шиг Just-ын өрийг зээлийн өрийг хүүтэй хамт төлж исэн. Одоо нууцаар их юм ааши. Хууль хэлсэн дараагаар би мэдээгүй. Энэ бол одоо гадаад худалдааны хэлтс, нэгтлэн бодох бүртгэлийн хэлтс, санхүүгийн хэлтс, мөнгөтэй холбоотой хэлтсүүдээр одоо дамжиж гэдэг юм уу юу гэдэг явагдсан. Ийм том гэмт хэрэг байна. За энэ талаар бол өмнө ерөөсөө хэвлэл мэдээлэлд ярьж байгаагүй. Эрдэнэт үйлдвэр төлсөн юмаа гэдгийг хэн ч мэдээгүй. Одоо л би ярих гэж байна. За нэгтгэх нь. За хоёр дахь нь 2013 оноос 17 оныг хамарч байгаа. Хоёр дахь том гэмт хэрэг. Энэ яасан гэхээр стандарт банк Английн арбитрт Эрдэнэт үйлдвэрийг өгөөд арбитрт дуудсан хариуцагчаар. За гэтэл арбитрт дуудсан гэрээ нь арбитрийн хэлцээр гэж ярьдаг хуулийн хувьд хуурамч байсаар байтал тэр нь илт байсаар байтал Эрдэнэт үйлдвэр арбитрт оролцож их хэмжээний зардал гаргасан. Тэр чинь өмгөөлөгч хөлслөн дээр нь арбитрчдын зардал наашаа цаашаа бахан хүмүүс явна тийм ээ. Арбитрийн гэрээгүй байхад гэсэн үг шүү дээ. Гэрээ нь яг цаасан дээр байж байгаа. Гэтэ тэр гар үсэг нь хуурамч Эрдэнэт үйлдвэрийн зураагүй одоо шилбэл би гар үсэг зурх хэрэгтэй байхгүй юу? Ерөнхий захирал зурх хэрэгтэй тийм ээ. Зураагүй байхад тэр
арбитр дуудлаа гингүүд гэрээ нь үнэн юм уу эрдэнэ төлтөр зурсан юм уу зураагүй бид нар яг үнэхээр очих тийм өөрөө хүлээсэн юм уу юу тэрийгэ шалахгүйгээр та дуудлаа мэдчихсэн үү? Дуудах нь мэдсэн. Надад хэлсэн. Тэгээ та яг тэгээ яасан? На гэрэн дээр чимээ зураагүй. Тэгэхээр эрдэнэ төлтөр очих ёсгүй. Тийм зарлага гаргаж оролцох ёсгүй гэсэн. Наад бол ч бүгдээрээ оролцоод явсан. Тэгэхэд эрдэнэ төлөвийн дарах юм байсан. 13-аас 10 даваа цагийн дараа болсон байна. Хуулийн хэлцэн дарга нь болор эрдэнэ гэдэг байсан. За. Та байгаагүй. Би байгаа. Би байсан бол мэдээж очихгүй. За 13-аас 17 онд дуудсан хэрэгэн тэрнээс үүн болсон явдал. Тий. 10-аас 13 оны хооронд болсон явдлаас улбаалаад 13-аас 17 онд арбитр дээр. 10-аас 13 онд чинь та өөрөө хуулийн хэлцээ. Би хуулийн хэлцэн дарга байсан. Гэхдээ би ерөөсөө Батлан даалтын нэг ч гэрээнд зураагүй байхад эрдэнэ төлөвлөлтөөр зурсан юм шиг хэрэгжүүлсэн үйл явдал нь 2010-аас 13 онд үлдэгдсэн байхгүй юу? Даваа цэрэнгийн үед. Биш ээ. Ганц зэрэг захирлын үед. За. 13-аас 17 ганц зэрэг болсон тийм ээ. Биш ганц зэргийн дараа даваа цэрэг болсон. Даваа цэрэг. За дараагийн 3 дахь том гэмт хэрэг бол за 2019 онд. За Эрдэнэ төлөвлөлтөөр Стандарт банкнд $40 сая төлсөн. За. Энэ төлөхгүй байх ёстой мөгий төлсөн гэсэн. За. За энэ үед арбитрийн шийдвэр гараад арбитрийн шийдвэрийн дагуу хүү торгуул тооцогдоод $120 сая болсон байсан. Эрдэнэ төлөвлөлтөөс Стандарт банкнд төлөх ёстой өөр. 120-ыг 40-оор хаалаа л да. За. Одоо Баатарлаг гавь байгуулсан юм шиг харагдаж байгаа биз? Тий. Өнгөн дээрээ. Гэтэл үгүй. 40 биш бүр 0 байж болох байсан. За яа. Хууль дээр 0 байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр арбитрийн гэрээ байхгүй байхад очиод арбитрт орсон гэж хэлсэн шүү дээ. Тий. Тэрнээс бол болж байгаа. За. Арбитрийн гэрээгүй гэдэг чинь арбитр шийдэх ёсгүй байсан гэсэн үг байхгүй юу? Зааж гараа. Тэгэхээр энэ 2010 оноос хойш болсон явдгийг яриад нь шүү дээ. Тий. Тэгээ та энэ үед хуулийнх нь хэлцийн дарга мөртлөө энэ бүхнийг мдээгүй. Гэтэ таны гар үсэг нэг газар байна гэд таныг бүр хэрэг нээгээд дуудаа байж тээ. Тэр гар үсэг баригдчих шүү байхгүй юу? Миний Батлан даалт гарахгүй гэдэг гэрээний одоо яах вэ? Гэрээний төсөл гэдэг ингээ ирдэг шүү дээ. Тий. Тэрэн дээр нь Батлан даалтын ямар ч заалт байхгүй. $36 сая моллор гэсэн ямар ч үнийн дүн байхгүй. Тийм төсөл ирж байгаа. За. Эхлээд үл яг Батлан даалт гаргаж өгөөч гэсэн тийм төсөл ирсэн. Хаанаас ирж? Батхуу авчирсан За, байна. Just Company. Одоо ганц зур захирлыг дуудлаа гэхээр би яваад орохгүй юу? За. Тэгсэн Батхуу дээр зөв сууж ирсэн. За. Тэгээ одоо танилцуулаад энэ Батхуу гэдэг хүн Just Company захирал. Энэ хүн зээл авах гэж байгаа маань гадны банкнаас. За. Тэгээ Эрдэнэ төлөвлөлтөөр ийм гэрээ зурулах гинэ. Чи хуульч одоо хянаад болох юм уу хэлэх гэсэн баггүй. За. Ганц зур захирал. Би тэгээд Батхуутай зүг яваад өрөөнд ороод тэр гэрээг нь үзсэн. За. Тэгсэн Эрдэнэ төлөвлөлтөөр Батхуугийн өмнөөс мөнгө төлнө гэсэн гэрээ байсан баггүй тэр. За. Хэрвээ ажил нь бүртлгүй болох юм бол. Тий. За. Тэгэхээр би ийм юм дээр би зурхгүй. Мөнгө төгрөг заасан заагаагүй. Заагаагүй, ерөөсөө заагаагүй. Тэр зээлийн гэрээ тусдаа байгуулсан юм байлээ. Тэр Батхуу стандарт 2. Тэрийг мэдээж надад үзүүлэхгүй шүү дээ. За. Зээл авах гэж байгаа гэж хэлж байгаа. За. Гэтэ тэр Батлан даалтын гэрээгээд байгаа юм дээр нь ерөөсөө үнийн дүн байхгүй. За. Гэтэ тэр зээлийн гэрээг нь бид нар авна. Аваад тэр зээлийн гэрээн дээр байгаа үүргийг дуустал Эрдэнэ төлөвлөлтөөр хариуцнаа. Батхуу төлж чадахгүй бол төлнө гэсэн тийм заалттай байхгүй. За. Тэгэхээр би энд зурахгүй гэсэн. Зураагүй. За. Тэгээ ерөнхий захирал дээр одны чи Эрдэнэ төлөвлөлтөөр төлнө гэж штэ. Ийм дээр бид нар зурж болохгүй. Наацхан советын шийдвэр гаргах хэрэгтэй тийм үү? За. Энэ хэдэн онд болж байгаа ярив? 2009 оны 6 сард. За. Тэгсэн ерөнхий захирал ганц зэрэг бас тийм ээ бид нар ийм дээр зурахгүй. Батлан даалт гарахгүй гэж хэлээд буцаасан. Тэрний дараа Батхуу дахиад ирсэн бэл 14 хоногийн дараа ирсэн. Дахиад ирэхдээ бас дахиад ерөнхий захирал дуудуулна. Орсон. За Батхуу ч нөгөөд гэрээгээ стандарт банктайгаа тохироод за Батлан даалт биш болгосон юм байна. За Бид нарыг Батлан даалт гаргахаас татгалзаад байгаа учраас Батлан даалт гаргуулахгүйгээр одоо нэг ийм гэрээн дээр зурулах гэж байгаа юм. Одоо чи дахиад хянах гэсэн байхгүй. А хэрвээ Эрдэнэ төлөвлөлтөд хал балгүй байх юм бол би зурна гэж хэлж байгаа. Ерхий захирал. Хал балгүй байна уу гэдгийг би одоо хянах хэрэгтэй болж шүү дээ. тий. Дахиад өрөөнд орлоо нөгөө Батхууг дагуулад. Тэгэд гэрээг нь үзлээ. За
Тэгсэн чинь үнэхээр батлан даалт гаргана гэсэн өмнөх заалтууд байхгүй болчихсон. Бүгдийг хасцсан. Тэгээ сүүлд үзэхэд эн чинь батлан даалт гаргана гэсэн гэрийн 40 уудастай тийм урт гэрээ байхгүй. Тэгээ над сүүлд авчирч байгаа нь 28 уудастай. За. Тэгэхээр нөгөө гол батлан даалт гаргана гэсэн бүх заалтыг хасаад зүгээр л одоо Эрдэнэт үйлдвэр Just компанитай өмнө байгуулсан гэрээнийхээ үргийг биелүүлнэ гэсэн тийм нэг. Одоо жишээлбэл Эрдэнэт үйлдвэрээс Батхуучин зэсэм ажмал авдаг, шатхуу нийлүүлдэг. За Улаанбаатар төмөр замтай гурвалсан гэрээ байгуулад Эрдэнэт үйлдвэр Just гурвалсан гэрээ байгуулад түлшний асуудал дээр бас нэг хөнгөлт үзүүлдэг. Тэрийг одоо төлдөг. Манай үйлдвэр өмнөөс Улаанбаатар төмөр замд мөнгө төлдөг тийм нэг гэрээ байсан гурвалсан гэрээ. Тэднийхээ үргийг биелүүлээ гэсэн залттай. Тэрээс батлан даалт маалт нөгөө зээл мэйл байхгүй. За 28 хуудас гэрээ. 28 хуудас. За. Тэгэхээр би чи бас муу санаалаа шүү дээ. Өмнө төр чин батлан даалт гаргана гэсэн гэрээ бэрээ явжсэн. 14 хоногийн дараа тийм байхгүй гэсэн тийм гэрээ тэрж байхгүй. Тэгэхээр би за яг энэ чин батлан даалтын заалт алгаа тийм ээ. Зурж болно. Халбалгүй бол одоо зурна гэж ерөөхдөө захирлж ирсэн. Би гэхдээ нэг заалт оруулнаа. 3 гэрээ явж байгаа. Нэг нь батлан даалт, нэг нь одоо юу гэдэг үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах гэрээ, данс ажиллуулах гэрээ, иргэшилжүүлэх гэрээ гэсэн ийм 3 гэрээ. Бүгдэн дээр нэг заалт оруулна. Эрдэнэт үйлдвэр Just-ийн өмнөөс санхүүгийн өрөг хүлээхгүй. Эрдэнэт үйлдвэр Just-ийн өмнөөс төлбөр хийхгүй гэсэн. 2% өгүүлбэртэй нэг тийм заалт. Одоо би санахад 18 дугаар заалт болгож оруулсан. Тэгээд энийг оруулахгүй би зурхгүй гэсэн. За тэгээ нөгөө Батхуучин юурууга компанийнхаа төв рүү Эрдэнэтээс Улаанбаатар руу холбогдоод тэгээ факсаар надад энэ заалт нь болж гинөө гэд факсаар ирүүлж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг өгүүлбэртэй байх нь дахиж нэг өгүүлбэр нэмээд тэр нөгөө ерөөсөө хариуцлага хийхгүй Just-ийн өмнөөс ямар ч үүрэг хүлээхгүй гэдэг заалтаа гараар бичиж өгöd. За энийг оруулчгүй тэгээд зуръя гэсэн. Тэгээ оруулсан. Тэгээ би гаруусаа зураад ямар ч хал болго болчих ерөөс захирал дээр оруулаад өгсөн чинь за ийм заалт байгаа юм бол би зуръя гэж зурсан байхгүй. Хамгийн сүүлийн гар үсгтээ удсан. Тэрэн дээр нь ерөөс ямар ч текст байхгүй. Зөвхөн энэ гэрэн дээр энэний зурлаа гэсэн тийм нэг хоц байхгүй гар үсгээ удсан. Тэрийг сугалж аваад нөгөө 40 уудастай гэрээнийхээ ард хийгээд тэгээд Эрдэнэт үйлдвэрийн тамга мэдээж дарж өгөхгүй шүү дээ бид нэр зураг юу юм чи. Нөгөө талаараа зуруулаад иргээд би явуулж байгаа байхгүй. Тэгсэн Эрдэнэт үйлдвэр хуурамч тамгыг дараад Хуурамч тамга. Батхуу хэлсэн юм шиг. Хуурамч гэж хэн баталж байгаа? Батхуу өөрөө хэлдэг байхгүй. Би хуурамч тамгыг хэлсэн юм аа. Тэр нь хоёрдугаарт шинжээчдийн төгөлтөөр батлагдсан. Монголд ч шинжээчдийн төгөлтөөр батлагдсан хуурамч гэдэг нь Англид ч батлагдсан. Тэр тамгаа дараад явуулсан. Тэгээд дээрэс нь тэр чинь энэ гэрээг байгуулахын тулд төрийн журамшуурал хэрэгтэй шүү дээ. Тий. За дээрэс нь тэр чинь 49% нь Оросын талын өмч юм чинь. Оросын талын захирал зөвшөөрөл хэрэгтэй. Бас бүгдийг нь хурамч ирсэн. Одоо нэг Орос талын захирлын гарын үсгийг дуурайлгаад төрийн журмын дарга сугар гэж байсан тийм ээ. Тэр үед бас алан бичгийн дуурайлгаад сугарыг дуурайлгаад. За бүр ингэж хийсэн байгаа. Алан бичгийн толгой тэгээ дотор нь ингээд текст байна. Доор нь гарын үсэг ба шүү дээ. Тэр ингээд шинжээчийн өгүүлтийг хэлж байгаа шүү. Англи шинжээчийн өгүүлт. Юу гэсэн хэрэг дундах текстээ нэгж дарж агаад өөр текст хийгээд Канадад өнгөтөр тэгээ өгсөн. Тэгээ стандарт банкн тэрийг энэ зурсан юм байна гэдэг. Тэгээ зээл өгсөн. За энэ ингээд зээл өгчт юм байна тийм ээ. Хоромж өвчгээр өгчт юм байна. За одоо ямар асуудал үүсэх вэ? Тэр байж байгаа 3 янзын зээл гэдэг байгаа шүү дээ. 3 удаа авсан гэдэг байгаа та. 4 удаа авсан. 4 удаа авсан. Тэр зээлийн хэдхийн ингэж авч байгаа. Эсвэл эхнээсээ ингэ явчих. Бүгдийг. 36 сая долларыг 2009 оны 7 сард авсан юм. За. Тэрийг тэгж хуурамчаар хийж аваад 2009 онд. Дараа нь 2010 онд 27 сая. 10 оны 8 сард гэдэг үлээ. 27 сая долларыг бас тэгж аваад хуурамчаар. Дараа нь 34 сая. Дараад нь 2011 оны 12 сарын 20-нд бас 75 гэж 75 сая долларыг хуурамчаар бас аваад за бас хуурамч олон бичиг хэрэглэж байгаа шүү дээ. Хуурамч гэрээ. 11 онд 2 удаа зээл авсан. 34 сая 70. Тэгээ 34 саяг нь 2011 оны 12 сарын 30-нд авчих. За.
За ингээд нийт 170 орчим сая долларын зээлийг бүгдээрингийн хуурамч баримтчгаар авсан гэж та хэлж байгаа юм. Тэгж байгаа. За. Нийтдээ чинь 20 гэрээ байгаа. За. 20-ын дээр нь хуурамчаар. Тэгээд нийт 20 гэрээ байхад яагаад тэгээ бүгдээрээ хуурамч байхад танай Эрдэнэт яагаад төлөв юу өмнөөс нь хүмүүгийн төлөөж явсан юм хааш. Харин наад чинь асуудал болоод байгаа байхгүй. За би бол хизээч Эрдэнэт үйлдвэр Баттхуугийн өмнөөс мөнгө төлөхгүй гэсэн гэрээндээ зурчих тийм ээ. За тэгээ нөгөө талаараа зурулаад ирсэн чинь нөгөө нөхөр яваад алга болцсон. Тэгээ зурулж ирээгүй. Тэгэхээр чи 3 тал гэрээ байгуулах хэрэгтэй байтал. Тэгээ 2 тал нь зурсан. Нэг тал нь байхгүй тийм ээ. Гэрээ байгуулгадаг байхгүй юу? За. Тэгээ би тэр өөрийнхөө зурсан гэрээг хадгалаад байгаад байдаг. За энийг би ирэхээр нь нөгөө талд зуруулаад ирэхээр би тулгаж үзнэ гэдээ байлгаад байхгүй юу? Сейфэнд хийц. Тэгсэн ирээгүй. Тэгсэн нөхөр яасан гэхээр хуурамч зээл авсныхаа дараа тэр чинь яг төлбөрөө өөр гүйцэх болоо шүү. Тэгсэн чинь тэр хуурамч гэрээн дээр нь Баттхуу өөрөө төлөхгүй заяа. Эрдэнэт үйлдвэр Баттхуугийн өмнөөс төлнө гэсэн тийм заалт байсан юм байна. Хуурамч гэрээн дээр. Таны хараагүй гэрээ. Хараагүй гэрээн дээр. За. Тэгэхээр чи тэр хараагүй гэрээ одоо байгууллагуудаагүй гэрээ чи Эрдэнэт үйлдвэрт хэрэгжих ёсгүй шүү. Тий. Гэтэл хэрэгжсэн байдаг байхгүй. Яаж хэрэгжсэн гэхээр 2010 оны 2 сараас эхлээд Эрдэнэт үйлдвэрийн стандарт банкнд данс байгаа. За. Тэрэнд байсан мөнгнөөс За. 2010 оны 2 сард ширүүл 2 сая 230 мянга 695 доллар стандарт банк суудгаад авчих. Манай мөнгөөс Эрдэнэт үйлдвэрийн мөнгнөөс. За. Тэгэхээр ч одоо Эрдэнэт үйлдвэр чинь мэдэн шүү дээ одоо. Тий. Суудгаад. Жишээлбэл 5 сая доллар байсан чинь 2 саяг суудгаад авчлаа. Тий. Буцаад 3 сая инээш нөхчлөө. Яагаад манай мөнгө хайчих гэдэг чинь хүмүүс чинь явах хэрэгтэй шүү дээ. Тий. Явсан ч юм уу яг үуч юм мэдэхгүй. Хуурамч гэрэн дээр ингэж суудгаж авна гэж заасан байгаад байдаг. Би болохоор ерөөсөө ямар ч төлбөр төлөхгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэг гэрэн дээр зурцсан байгаад байдаг. Чи одоо жинхэнэ миний гар устай гэрэн дээр. Гэтэл гадаад худалдааны хэлтээс одоо тэр стандарт банкнд байгаа Эрдэнэт үйлдвэрийн дансанд за манай нөх худалдаа авагч нар жишээ мэжэл авч байгаа шүү дээ. Тэрнийхээ төлбөрийг тэр данс руу хийгээд зааварчлага өгөөд. За. Тэр лөө одоо нөгөөд компани чинь шүү дээ. Жишээ мэжэл худалдаж авч байгаа компани. За 5 сая доллар хийлээ гэж бодъё. Нэг сард. Тэгсэн 2 сая 230 мянган суулгаад авчих Эрдэнэт данснаас стандарт банк. Тэр гадаад харилцааны хилцсийн удирдлага нь ямар хүн бэ? Гадаад худалдааны хэлтс гэж тэр үед Амар бат гэдэг дарга байсан. Амар бат. За. Тий. Энэ хүн болвол тэгээд тэр суудахыг бол мэдчихсэн юм байна. Тэр чинь санхүүгийн хэлтс гадаад худалдааны хэлтсэд тэр нийлээд нэхэмжлэг тавьж байгаа байхгүй юу? За. Танаа хэлтсийн дарга нь ямар хүн бэ? Тэр үед Галбаатар гэж байсан. Галбаатар за. Танаа компани одоо тэдэн тоон жишээ мэжмэл ачуулах юм байна. Төлбөр нь 5 сая доллар боллоо. Энэ мөнгийг стандарт банкнд байгаа Эрдэнэт үйлдвэрийн тэр данс руу шилжүүлнэ гэд зааварчлага өгч. За, Англид байгаа данс руу. Тэг Англид байгаа данс руу. Бусад одоо тийч 10 хэдэн худалдаа өгч байгаа. Бусад компаниуд нь болохоор одоо дотоод байгаа дансыг өгч. Ер нь бол тэгж авдаг байхгүй юу? Худалдаа өгч нэг юм уу тийм ээ? Голомт банк нэг юм уу? Дасанда авж иж 95% урьдчилгааг авж иж ачуулдаг байхгүй юу? Тэгтэл энэ нэг хэрэглэгчийг ийшээ явуулаад байгаа юм. Нэг хэрэглэгчийг стандарт банкны данс руу мөнгөөр хийлгүүлээд байгаа. Юу гэдэг хэрэглэгч вэ? Тэр та мэдв. Тэр нь Mercantile House гэдэг компани. За. Энэ хаанхын компани? Баттхуутай холбоотой гэсэн. За. Гадаадын компани юм. Захирал нь бол гадаад хэмгэлээ дээ. Нидерланд иргэж юм тийм. Бельги иргэж юм тийм гадаад захиралтай. Гэхдээ яг эцсийн өмчлөгч нь Баттхуу гэж яригддаг гэсэн. За. Тэгээд зөвхөн тэр компани мөнгийг тийш нь хийлгүүлээд. За. Тэгээ Монгол руу орж ирэхдээ дутаж орж ирэх байхгүй. За. Тэгэхээр ч одоо шилбэл хил ам хийх хэрэгтэй шүү дээ. Тий. Манай мөнгнөөс та нар яагаад авчих юм бэ? Тий. Тэр чинь хүний мөнгө дансаас мөнгө суудаг гэдэг чинь ноцтой шүү Тий. дээ. Та нар тийм гэрээ байгаа мó гэд асуух хэрэгтэй шүү дээ. Тийм хил ам хийгээгүй. Хийгээгүй. Тэгэл төлөөд. 2010 онд Эрдэнэтийн захирал юм байсан. Ган зураг захирал байсан. Ган зориг за. За тэгээ 10 оны 2 сард 2 сая, 10 оны 3 сард 2 сая 250 ингээл явсаар хагаад 10 онд хэр чигээрээ 11 оны ширүүл 4 сард 1 сая 717 гээл 5 сард 1 сая 722 ингээд тэр чигээр 11 он тэр чигээр. Ингээд суугаад идэг. Суутгаад аваад байдаг. Тэр нөгөө том зээлийн 170 сая долларын
Тэгэхээр чинь байгуулагдаагүй байсан ба. Байгууллагч тэр чинь төлөөд байгаа байхгүй. 2010 онд чинь гэсэн шүү дээ та. 9 онд 36 9 онд одоо тэр 36 сая. Тийм. 10 онд 27 сая. Тэр хоёрын ханшил хүл яваад байгаа юм ба шүү дээ. Дээрээс нь тэр 75 сая байна шүү дээ. Тэр 11 оны 75 сая. 11 Тэр бас оны явцсан юм байна. 34 бас бүгд нь төлөөд байсан. Нэг данснаас гаргаад Тэгээд нэг тасаас гараад ингээд суутгаал үл. За. Тэр чинь асар том 100 хэдэн сая доллар 3 жилийн хугацаанд Эрдэнэ төлөвлөрөөс гараа авчих واخхой. Хүүдэн төлбөрт. За. Тэр чинь санхүүгийн асар том юу байгаа зү. Пүүх. За. Зөрчил. Тэнгуут яасан гэхээр нэгтлэн бодох бүртгэлийн хэлтэс мэлтс чинь бас мэдээж 5 саяны хэмжлэг тавьчихсан чинь 3 саяны ороод ирэхэд чи гайхаа шүү дээ. Тэгсэн чинь Батхуу эндээс нь Батхуу Эрдэнэ төлөвлөрт түүш нийлүүлдэг байсан. За. Өвлийн төлш одоо зуны төлш гэдэг. За. Тендерт ордог, тендер зарладаг Эрдэнэ төлөвлөр. За. Тендерт хамгийн бага үн өгсөн нь ялна шүү дээ. Тий. Тэгээ хамгийн бага үн өгөөд ялдаг байсан байхгүй юу? Баян. Тэгээ түүш нийлүүлэхээр тэр чинь авлагатай болчих шүү дээ. Just гэдэг компани авлагатай болчих. Тийм ээ, Эрдэнэ төлөвлөрөөс. Mercantile House гэдэг компани 5 сая өгсдөө байтал одоо 3 сая өгөөд ингээд Эрдэнэ төлөвлөр тэндээс бас авлагатай болчихно. За. Тэнгүүд Батхуу миний төлшний авлагыг энэ хоёрыг хооронд нь тооцооч өгөөч гэж алан бичиг өгөөд. Тэр тэнд суулгаад байгаа мөнгийг. Энтэй шал амааг одоо Mercantile House гэдэг компани дээр үүсгэсэн авлагыг Батхуугийн Just гэдэг компани дээр үүссэн өглөгтэй ингэж хооронд нь тооцож хаагаад байхгүй. За. Тим гэрээ байсан юу гэхээр байхгүй. Тим гэрээ нь юу хооронд 40 ууцтай гэрээ байхгүй. Тэгж хаана гэсэн гэрээ. Эрдэнэ төлөвлөрд ерөөсөө байхгүй. Байхад. За. Ингээ хийгээд явуулсан. За тэгэхээр нөгөө арбитр хэрэг үүсэн шүү дээ. Тий. Арбитр хэрэг үүслээ. Би хэлж байгаа. За хэдэн онд арбитр хэрэг үүсэн? 13 оны 7 сард үүссэн. Хэн үүсгэсэн? Английн арбитрт Стандарт банк гомдол одоо нэг хэмжил гаргаад хариуцагчийг нь Эрдэнэ төлөвлөр гэж өгөөд Just гэж 2013 он тэр арбитрийн хүсэлт гартал Just хүүгээ өгөхгүй байсан. Өгсөн өгөөд яваад байсан. Тэгэхээр Just биш одоо эхний төлөгч нь Just байх ёстой байтал Эрдэнэ төлөвлөрийн данаас авна гэдэг чинь Эрдэнэ төлөвлөр төлөөд гэсэн үг байхгүй юу? За. Тийм ээ. Тэгээд дараад нь тооцоогоо дэнүүсэн түлшнээс нь ингээд суутгаад ингээд хоорондын тооцоогоор хаагаад явсан чинь. Тий. Яваад байсан. Тэгээ ягаад юу стандарт өгж байгаа? Сүүлдээ гэсэн бэлээ. Нөгөө нөхөр чинь шууд өнөөдөр нэг хэмжлэг тавилаа тийм ээ. Тий. Маргааш нь Монголын насанд ороод ирдэг байхгүй бусад компанийн төлөврүүд худалдаа өгчтэй. Гэтэл зөвхөн нөгөө Mercantile House чинь ингээд тойроод стандарт руу орчоод стандартаас цаашаа шилжиж ирнэ тэргээд удан штэ. Тий. Тэгээ дээрээс нь дутуу орж ирээд байна. Тэгэхээр нөгөөдөө чинь одоо шинэ удирдлага гайхсан юм шиг. Энэ яа юу болж байна? Та нар яагаад мөнгө төлөхгүй байна гэдэг. Стандартын шинэ удирдлага биш ээ. Эрдэнэ төлөвлөрийн. За Эрдэнэтийн шинэ удирдлага. Тэр чинь одоо хэн байх вэ? Даваа царин захирал болсон юм билээ тэр үед. За. Тэгээд Just-ын тэр эцсийн менежмент Mercantile House гэдэг компанид ачуулж ирсэн эцсийн менежлийг зогсоочихгүй. За. Зогсоочингууд нөгөөд юу ч төлөвөр орох байж шүү дээ. Стандарт тавханд байгаа Эрдэнэ төлөвлөрийн данс руу. Тий. Тэнгүүд стандарт багч нөгөө суутгаж авах гэдэг мөнгө. Төлөвөр орж ирэхгүй болгоод асуудал үүсэхгүй. Тэс нийлүүлэхэ болцсон юм уу? Нийлүүлэхэ болцсон Эрдэнэ төлөвлөр. За. Тэгээ мөнгө нь орж ирэхгүй нөгөө суутгаж авъя гэсэн чинь Эрдэнэтийн дансанд мөнгө орж ирдэггүй. Тэгэхээр стандарт багч наашаага Эрдэнэ төлөвлөр рүү бичихгүй. Та нарын батал талтынхаа үргийг биелүүлээч. За. Тэгсэн чинь нөгөөдөл чи юу батлан талт тим гэрээ байхгүй шүү дээ манайд. За. Байхгүй юм чи ерөөсөө. Тэгээ асуудал үүсэхгүй. За. Тэгээ 13 оны 7 сард арбитр хэрэг үүсээд. За тэр 36 сая долларын хэрэг дээр бол бүр ямар ч гэрээ байхгүй байх. Тэгэл суутгуулаад төлөөл, дуугуу хөлөөмшөөрөөл тэгэл яваадсан. Хин ч ихтэй даваа цэрнгээс өмнө болсон. Өмнө болсон. За. Тэр 20 сар нь ягаад манайх энэ яаж байгаа юм бэ гэд харин ч зогсоосон юм биш. Зогсоосон. За. Тэгээс арбитр руу хандсан. Арбитр руу. За тэгээд 27 саяын гэрээ гэж байгаа штэ. За. Тэрэн дээр нэг яг ингээд одоо адилхан заалттай ингээд Эрдэнэ төлөвлөрийн стандарт токенд байгаа дансанд мөнгөө хийн худалдаа авагч тийм ээ. Milford гэдэг компани худалдаа авагч байсан. Хин гэдэг компани? Milford гэж. За. Тэрний зэксэн менежментийн төлөврийг тэр стандарт токенд байгаа данс руу хийлгэн
Тэндээс нь Эрдэнэт үйлдвэрийн данснаас Стандарт банк одоо 27 сая долларын зээлийн төлбөрийг хүүтэй суудгаж авна гэсэн тийм заалт байсан дэг гэрээ байгаа. Заалттай. Тэр гэрээг Эрдэнэт мэдэх үү? Мэдчихсэн байна. Тэр нь Амрахт дээр байхгүй юу? Байсан байгаа. За. Тэр гэрээ хуурамч байсан. Амархот өөрөө хийсэн юм уу? Гэхдээ яг Эрдэнэт үйлдвэр Стандарт банк Just гэдээ гуруулаад зурцсан байгаа. Гараас зурцсан байгаа. За. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн гараас хуурамч байхгүй. Нөгөө Батгууч хуурамчаар хэд гэрэл хийдсэн байхгүй. За. Тэгвэл тэр чинь Амархот мэдээгүй юм шүү. Мэдээгүй байна гэж хэцүү. Ягаад тэгэхээр гэрээ бүхэн дээр хуулийн хэлтсийн даргын гар усыг байх хэрэгтэй. Бүх гэрээн дээр. Таны. Тий. Тэр чинь Эрдэнэт чинь жилд 1000 гэрээ байгуулдаг. За. 1000 гараа. Бүх гэрээн дээр миний гар усыг байдаг. Тэр тусмаа хуудас бүхэн дээр би нэг текстийн солиховтой гэж бодоод хашаарлаад тулгаад доор нь зурчдаг хуудас бүхэн дээр зурдаг байхгүй. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтс чинь гэрээнүүдийг бүртгэж авдаг. Бүртгэлд оруулж гэсэн үг. За жилд одоо шилэн хэдэн гэрээ байгуулах үнтер гэдэг. Тэгээ дугаар өгдөхгүй бүртгэлийн дугаар. Тэгээ тийм бүртгэлийн дугаар байхгүй тэр гэрээн дээр нь. За. Миний гар усыг байхгүй. За. Байхад энэ одоо гэрээ үнэн байна гэж бодоод хэрэгжүүлээ яваад байсан баг. За. Гэтэл тэрэн дээр нь зөвхөн ганц зур захирлын гар усыг байсан. Ганц зур захирлын гар ус нь хуурамч. За. Гэж дүгнэлт төр шуулт гарч. Тамга нь хуурамч гэж гарч. Үйлдвэр наам. Ийм гэрээг хэрэгжүүлээ яваад байсан. За тэгэхээр арбитр хэрэг үүслээ тийм ээ. Тэгвэл арбитр бол ойлгомжтой болчих жоохгүй. Яагаад тэгэхээр ингэж бүх дүгнэлтээр гаргаад ирсэн. Эрдэнэт үйлдвэр төлөлдсөн. Бүр яхахгүй тэр гэрээн дээр зураагүй гэсэн мөртлөө гэрээн дээр нь дүгнэлт гаргаад үзэнгүүт бүгдээрээ хуурамч гараад байдаг. Гэт гараад байдаг. Англид бахан шинжээчийн дүгнэлт гарсан шүү дээ. Одоо энэ миний яриад байгаа 20 гэрээ чинь бүгдээрээ хуурамч байхгүй. За шинжээч тус хэн гаргаж энийг дүгнүүлсэн юм. Тэр чинь ингэдэг бол арбитрийн журмаараа бол Стандарт банкнаас их шинжээч төлөвлөгдөн. За. Эрдэнэт үйлдвэрийн талаас бас нэг шинжээч төлөвлөгдөн. Хоёр шинжээч. За. Тэгээ бүх гэрээний гар усыг судлаад шинжлээд биш байна. Тэгээ бүгдээр хоёр талаа хуйлаа биш байна гэсэн. Хуйлаа. За. Зөвхөн одоо Эрдэнэтийн шинжээч биш байна гэж гаргаад нөгөө бүгдээр хулих гэрээ байна гэд хоёр талын шинжээж баталсан. За тэгсэн чинь гол нь хэрэгжиж байгаа. Тэгэхээр арбитр бол тэгж байгаа байхгүй. Эрдэнэт үйлдвэрийг бол нэг тал гэж үзэн шүү дээ. Хуулийн хэлцэн дургад би ерөөсөө тийм дээр зураагүй гэдэг. Нөгөө хэлцүүд нь бүх үүргүүдийг биелүүлсэн байдаг. Тэгэхээр юу гэж үзэх вэ? Эрдэнэт үйлдвэр чинь нэг л тал. Тий. Та нар гарын үсэг зурсан болоод хийсэн диврэ биш байсан. Диврэ биш. Та нар чинь гарын үсэг зурсан болоод зурсан байж байгаа л энийг хэрэгжүүлж байгаа юм шүү дээ та нар. Тэгээд тэр гарын үсэг зурсан гэрийг нуугаа та нар гаргаж өгөхгүй штэ гэж нэг загнаал. Тэгээ шууд ялагдчихчих Эрдэнэт. За. Тэгээ Эрдэнэт гарын үсэг тэр зураагүй штэ гэж тэрийг яагаад аваад очихгүй. Зураагүй гэдэг ярьж байгаа. За. Зураагүй гэдэг нь чинь зураагүй ийм олон одоо ингээд гэрээнүүд байна заяа. Нөгөө талд нь хэрэгжүүлсэн гэсэн бодит факт байна. За. Тэр бодит факт чинь ийм олон хуурамч хэрэг даваад гарч байгаа. Тэгэн шүү дээ. Ойлгомжтой. Факт илүү шүү. Ойлгомжтой байхгүй. Тий. Тэрийг бол би хуулийн хэлцэн дээр байсан 10-аас 13 онд байсан. За. Гэхдээ над ерөөсөө мэдэгдэв. Бид харга байхгүй. Хуулийн хэлцээр чинь ордгоо байхгүй. Мөнгө ордгоо тий. Мөнгө орохгүй тэр мөнгөний уурцал яаж үүж байгааг мэдэхгүй шүү. За ийм болчих. Тэгээ 3 жил нуугаа явсан. Одоо надаас орж ирээд манай дансаас ингээд Стандарт банк мөнгө аваад байна. Батгууг өөрийг гэж аваад байна. Яагаад гэж байгаа гэрээ байгаа мөнгө надаас авсан бол бүх булхаа нийлрээд 10 оны 2 сараас төгсөх байхгүй. Хинч асуугаа. Хинч асуугаа. За тэгээд чи аудит орж байгаа шүү дээ жилд. Жил болгоно. 3 жилийн аудит ерөөсөө илрүүлээгүй нэг. Тэр чинь хүний өрөнд суудгуулаад дансаас мөнгө суудгуулаад ахаар тэр чинь аудит илрүүлнэ шүү дээ. Хаанхын аудит гэж юм ордё. За мэдэхгүй шүү дээ. Өөрөөр аудит орж ирсэн бахаа тэгээд. Өөрөөр компаниуд. Тэр бас аудит нь бас хуурамчд оролцож шүү дээ. Мэдэхгүй байна. Дутуу шалгасан юм уу? Эсвэл нөгөөдөл нь тэр дансныхаа мэдээлэл гаргаж өгөөгүй юм уу? Мэдэхгүй. Тэгэл ямар ч аудитор хийлэрэг. За. За ингээд та тэр нөгөө хоёр дахь хэрэгээ ярьчлаа тийм ээ. Нэхнийхийг 10-аас 13 ярьж. Зөвхөн 10. За 13-аас 17 руу тийм ээ. За. За тэгээ арбитр дууцсан гэж 13 оны 7 сард. Одоо яг тэр нэг манад хуурамч гэрэг хэрэгжүүлжсэн гэд гэрээ шүү дээ. Тэрний чинь 27-гийн 39-ийн 3 гэдэг залтын дагуу арбитр дуутахгүй юу? За. Англид дуудсан. Англид.
Тий. Тэгсэн 39.3 гэдэг тэр загалттай арбитрийн гэрээ нь хуурамч байна. Наад чи гарын үсэг нь хуурамч байна гэдэг дүгнэлт За. Монголд шүүгэн шинжилгээний үндэсний хүрээлэнд дүгнэлт хийгээд 2013 оны 8 сарын 19-нд хуурамч байна гэдэг дүгнэлт гардаг байхгүй юу? За. Тэгэхээр ч ойлгомжтой шүү. Наад арбитрт дуудаж байгаа гэрээ чинь хуурамч юм байна. Эрдэнэ үйлдвэр гарын үсэг зураагүй байна. Тэгэхээр бид нар наад руу ч очих үүрэг хүлээгээгүй байна За. гэж хэлээд Эрдэнэ үйлдвэр дэшиг арбитрийн юунд оролцоос татгалзах хэрэгтэй байхгүй юу? За. Татгалзаагүй. Тэр 36 сая долларын гэрээний 27-2 гэж заалтын дагуу чи хоёр арбитр хэрэг үүссэн. За. Тэр 36 саяын тохиолдол дээр болохоор 27-2 гэдэг заалтын дагуу арбитртээр дуудсан. Тэр нь 40 ууцтай гэрээний хуурамч гэрээ байгаа шүү дээ. Тий. 33 дугаар ууцсан дээр байсан тэр заалт. Тэгээд хамгийн сүүлийн ууцсан дээр миний жинхэнэ гар үсгтэй ууцыг хийцэн. Өмнөх 39 ууцсан дээр нь Батгууч яг бүх чарал ингээд хууц зөвхөн дээр зурдаг юм байна гэдэг. Миний гар үсэг дуурайлахаас урчихгүй өмнөх 39 дээр. Тэгсэн тэнд 2014 оны 7 сарын 1-нд хоёр талын шинжээчийн дүгнэлт гарч байгаа. Стандарт банкны болон Эрдэнэ үйлдвэрийн шинжээчдийн дүгнэлт. Нэгээс 39 дэх хуудсан дээр байгаа мөнх жаргалын гар үсэг бол 40 дөхтэйгээ ерөөсө тохирохгүй байна. Тэгэхээр 40 дэх хуудасны гар үсэг үнэн юм бол хэрвээ нэгээс 39 чинь биш байна. За. Хуурамч байна. Тэр өдөр бол мөнх жаргалд одоо 100 гаруй хуудсан тэр гар үсэг зурсан байна. За. Зарим дээр нь одоо ингээ олон хуудсан дээр зурсан учраас зарим нь жоохон өөр зурсан ч магадгүй гэж бодоод дахин шинжилж үзлээ. Нэгээс 39 бол ерөөсөө биш. 40 дэх тохирохгүй байна. Дүгнэлт гарсан. Хуурамч. Тий. Англих. За. Английн дүгнэлт. Английн дүгнэлт. За. Тэр нь Монголд байхгүй. Тэр гэрээ нь Монголд байхгүй. Ганцхан англи л байхгүй. Тэр чинь хуурамч юм чинь. За. Нэгийг л хийгээл явуулсан байгаа байхгүй. За. Тэгээд английн дүгнэлт гарчиж байгаа. Хуурамч байна гэдэг. За. Тэгээд байхад л Эрдэнэ үйлдвэр ороод яваад байсан. Баахан өнгөлж хөслөөл. Тэг чи одоо цагийн зөвхөн нэг хуулчин цагийн 300 паундыг хөсөлтөө шүү дээ. Чин даваа цэрийн үсэг сахирал байсан За тэр үед. Одоо бол тий 10 хэдэн оноос хойш 13-аас 17 он. Даваа цэрийн дарагч 13 13 тий. За 13 оноос хойш ирээд тэгсэн мөртлөө энэ мөнгийг төлөөл яваад байсан. Хуурамч арбитрийн гэрээтэй байхад мэдсэн юм уу, албаар орсон юм уу? Мэдгүй. Шинжээчдийн дүгнэлт гараад байна шүү дээ. Хуурамч байна наач. Гэтэ тэрийг даваа цэрэн гэдэг хүн мэдчихсэн энэ хуурамч байна гэдгийг. Мэдээлгүүд. За. Тэгэхээр ч одоо хуулийн хэлцэн дараа марган танилцуулна шүү дээ мэдээж. За ингээд Гэтэ 13 оноос хойш бас зээл төлөөл ийсэн үү? үгүй төлөв. Зогсоосон. Тэрийг зогсоосон. Гэхдээ арбитрийн гэрээ хуурамч байхад Эрдэнэ үйлдвэр орох ёсгүй байхгүй. Бид нар дуудагдах очих одоо тэр эрх зүйн үндэс үүсээг байна гэдэг. За. Тэгсэн чинь ороод явсан. Ороод явсан. Тэгээ орсон гэдэг нэг хэлэхэд яг зүгээр одоо арбитрт дуудаж явахд очлгүй яах вэ гэж бодож магадгүй. Гэтэл чинь цаана 30 хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргацсан асуудал шүү дээ. За. 13-аас 17 онд 30 гаруй тэрбум төгрөгөөр хуулийн компани өсөлж ингэж орсон. Энэ бол бас том гэмт хэрэг. Арбитрийн гэрээг байхад Эрдэнэ үйлдвэрийг тэр арбитрт нь оруулж Тэгээ яах ёстой вэ? хэмжээний зардал гаргасан. Ерөөсөө англи арбитр хууль байгаа. Тэрэн дээр нь хэрвээ арбитрийн хилцээрт нэг тал гар ус зураагүй гэж үзэж байгаа бол орохгүй байж болно гэж. Тэгэхээр энэ гадаадд ер нь одоо энийг бид нар бодох шүү дээ. Гадаадд одоо ингээд одоо Английн компанид гэрээ хийхээр Лондонгийн арбитраар орно гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэр гадаадын арбитраар орох олон улсын янз бүрийн хууль журам байна уу? Байна. Ямар төгсөл ордыг? Арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биелүүлэх конвенц гэж байдаг. Гадаадын арбитрийн за. Тэр нь 1958 онд Нью-Йоркт байгуулагдсан тийм конвенц байхгүй. За тэр конвенцээр бол тэр конвенц манай улс нэгдэж орсон. За. Тэр конвенцээр бол арбитрийн гэрээг их хуваар нь авчирч жишээлбэл одоо Монголд англи арбитрийн шийдвэр гарчлаа шүү дээ. Тий. Тэгвэл тэр чинь хэрэгжүүлэх асуудал гарна шүү дээ. Тий. Хэрэгжүүлэхийн тулд Монголоос мөнгө гарна шүү дээ. Тий. Тэгээ Монголоос мөнгө гарахын тулд тэр арбитрийн шийдвэр ирэх хэрэгтэй байхгүй. За. Дээрээс нь арбитрийн хилцээр нь их хуваар ирэх хэрэгтэй Монголд. За. Арбитрт орно гэсэн хилцээр нь 1% ирэх хэрэгтэй. Оригинал нь. Тий. За. Тэгжиж шүүхтэр очиод стандарт банк нь одоо Монголоос мөнгө авч чадахгүй бол шүүхтэр очиж нөгөө хоёрыг өгөөд их хуваар нөгөөд тэгвэл шүүгч үзээд тийм байна. Шийдвэрж гарсан байна. Арбитрт одоо оролцно гэсэн гэрээч байгаа маань их хуваар байгаа маань. Тийм болохоор Эрдэнэ төлбөрөөс одоо шигвэл тэр чинь 120 сая доллар болсон байсан.
120 сая доллар гаргуулаа гэдэг ингээд шүүхэн шийдвэр гүйцэтгэх хуудас бичдэг байхгүй. Тэрний дагуу шүүх шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгждэг ёстой. За яжаарай. Тэгэхээр тэр их гэрээний их хувь нь байхгүй байхад Эрдэнэт хүн томилоод нийт 30 тэрбум төгрөгийн зардал гаргаад англи явуулаад байсан ба шүү дээ. Тий. Англи яваад Гэрээний их хүн байгаад байдаг. За яг гэрээ байгаа гэж бод. Гар ус нь хурамж байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн тийш ганц зөр зөвхөн гар ус байгаа шүү. За тэрийг яаж мэдэх нь тэр одоо энэ очиж байгаа хүмүүс чи гар ус хурамч гэдэг. Эрдэнэт үйлдвэрийнхэн мэдэн шүү дээ. Монголд шүүх шинжилгээний үндэсний төвгөд байгаа шүү дээ. Тэр нь тэгэхэд мэдээлсэн байсан юм уу энэ гэрэж хурамчаа гэдэг. 13 оны 8 сарын 19-нд тэмд үйлд гарсан байхгүй. Хурамч гэдэг үйлд. За. Тэгээ 13 оны 7 сард өглөө шүү дээ. Тий. Арбитрт. Тий. Ганцхан сарын дараа Монголд наа чи хурамч байна гэдэг ингээд шинжилгээний үйлд гаргаад ирсэн мэдсэн. За. Тэгсэн мөртлөө Английн хуулийн компани хөлсөөл арбитрийн үйл ажиллагаанд оролцсон байхгүй. Хурамч гэдэг мэдсээр гэж. Тэгээд тэр Английн компани очоод наа чи хурамчаа гэж хэлээгүй. Айл ямар компани? Английн компаниг хөлсөж явсан гэж та хэлж шүү дээ. Тий. Тэгээд тэр компани чи хэлсэн байгаа биз дээ. Мөнгө авж байгаа компани чинь тэгэл мөнгө төлж явуул тэгэл хэрэгт оролцсон шүү дээ. Уг нь бол Эрдэнэт үйлдвэр арбитрт өгсөл гаргаж өгөх хэрэгтэй байхгүй. За наад арбитрт одоо нэг гэрээнийх нь 27-гийн 2-ын заалт гэсэн заалт, нөгөө гэрээнийх нь 39-3 гэсэн заалтын дагуу манайхыг арбитрт дуудаж байгаа юм байна та нар тийм ээ. Эрэхт орж иж байгаа юм. Бид нар шинжилээд үзсэн чинь гарын үсэг нь хуурч юм байна. Тийм болохоор бид нар оролцохгүй гэж хэлэх хэрэгтэй байсан. Нэг алан хүч явуулаа болохгүй. За. За ингээд хоёр дахь хэрэгэд ярьж байна. Хоёр дахь хэрэг. Тий. За. За гурав дахь хэрэг. За гурав дахь хэрэг. Тэгээ энийг ягаад гурав ингээд тоогоор мэджээ гэхдээ зэрэг та чинь ингээд энэ тухай бол Монгол улсын авилгалтай тэмцэх газар, улсын ерөнхий прокурорын газар, улсын ерөнхий прокурор Жаргал сайхан гойд өөрт нь ингээд гомдол гаргаад ирсэн байл ш. Тий. За ингээд гурав дахь хэрэг. Том гэмт хэрэгүүд гараад байна шүү, гарсан байна шүү гэдэг хэлээд ийс. хэлсэн. Шатараалаад хэлээд. Шатараалан хэлсэн, авилгалтай тэмцэх газар ч хэлсэн. За гурав дахь хэрэгээ илүү тодорхойлж ярив. Тоохгүй. Тий. Гурав дахь хэрэг нь. За тэр 17 онд ингээд арбитрийн ажиллагаа дууслаа. Төлөгдөөгөө байгаа дүнг энд бас нэг үе хэлчихэ. 36 саяын гэрээ 27 саяын гэрээг л яриад байдаг. Гэтэл энэ төлөгдөөгөө үлдсэн дүн тэр үед 71 сая доллар байсан. Тэр нь юуны үлдэгдэл вэ гэхээр 75 сая доллар, 34 сая доллар хоёрын үлдэгдэл байхгүй. Гэтэл 75 сая доллар чинь бас адилхан патент гэрээтэй. Бас хурамч. Тэр 34 сая долларын гэрээ чинь бас патент гэрээтэй, бас хурамч. За. Уг нь бол тэр 75 сая долларын гэрээ патент гэрээ, 34 сая долларын патент гэрээ үнэн байна уу, хурамч байна уу гэдэг дээр л асуудал явах хэрэгтэй байтал аль хэдийн төлөгдөөд авсан тэр 36 27 хоёрыг л яриад байсан. За. Тийм асуудал байсан. За яг хөө тэгээд тэрийг яг яриул их удаан цаг авах учраас орхиж байна. За 2019 оны 3 сарын сүүлд гэхэд Эрдэнэт үйлдвэрээс стандарт банкнд төлөх ёстой мөнгө 120 сая доллар болсон байсан. 120 сая доллар. Ёстой. Хэдийн өдөр болгон төлөхгүй бол хүү тооцоод байгаа байхгүй юу? За. Тэгээд төлөхгүй одоо 17 онд арбитрийн шийдвэр гарснаас хойш төлөхгүй явсараад 19 он гэхэд 120 сая доллар болчихжээ. За. Тэр орон чинь 2 жилийн хугацаанд стандарт банк чинь Монгол руу хандаад аль хэдийн мөнгө авах хэрэгтэй байхгүй юу? За. Яагаад хандж чадахгүй тэр нэг миний түрүүний ярьсан шүүгэн шийдвэр гүйцэтгэх журмаар авах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр төлөхгүй авч. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх журмаар тэр арбитрийн конвенцийн дагуу явъя гэхээр нөгөө арбитрийн гэрээгээ их хойр наашаа ирүүлэх хэрэгтэй. Тэр 40 уудастай гэрээ чинь наашаа ирэх байхгүй юу? Эрдэнэт ирээгүй. Ирээгүй. Тэр ирэх юм бол манайхан шинжилгээгээд аль хэдийн гаргаад ирнэ шүү дээ. Наач За энэ хараа 120 сая доллар нэхэмжлэхээс өмнө хурамч гэрээгээр нийт хэдийг өгсөн байсан. Нийт өмнө. Ерөөсөө үгүй. Үгүй тэр чи хурамч гэрээгээр эхнээсээ нэг 3 жил явсан шүү. Явсан. Тэгэхэд чин 170-аас 70 үлдэн гэдэг чинь 100-ыг төлцөх гэсэн үг байхгүй юу? За 100 сая долларыг Эрдэнэт хурамчаар төлцсөн байсан. Төлцсөн байсан. Хурамч гэрээгээ төлсөн байсан. Дараа нь 120 саяг нэгсэн. Биш ээ 70-ыг нэгсэн. За 71 гэдэг ба 71 байна. 71 сая долларын чинь хүн нэмэгдсэн. Тэр чинь юу ч англи арбитрч нэгж байгаа байхгүй юу? Энэ өдрөөс хойш
хүү нэмэгдэн шүү. Төлөх хүртэл хүү тооцогдсон шүү гэдэг. Тэгээ 120 болсон байсан. 120 болсон байсан. За. 2019 оны 3 сар ихт. Ахаад арбитр дээр одоо хурамч гэрээгээ Эрдэнэт компани 100 сая доллароос өгсөн байсан. Дараа нь 70 сая долларыг нэг дарга маргаан солигдоод өгөхгүйгээ тэлмэгц хүү нэмэгдсээр байгаад 2019 онд энэ ч одоо хэдэн жилийн дараа гэсэн үг. Нэг 6 жилийн дараа ч юм уу тийм үү. За ингээд 120 сая доллар болсон. За ингээд. За тэгээд яасан. За 120 сая долларыг тэр үед чинь одоо юу байсан шүү дээ. 49% чинь Эрдэнэтэд очсон байсан. За. Юу лээ? Юунд. За худалдаа хөгжлийн банк. Худалдаа хөгжлийн банк. Монголын Копер корпорашн. Тий. За Стандарт банк. Худалдаа санхлын эрдэнэ нэлэгтэй гэж ирсэн. Тэр үед одоо их хурлын гишүүн байсан Баасан хүү гэдэг үү шүү дээ. Тий. Тэр ярьж байгаа. Нөгөөд Стандарт банкны 120 сая долларыг өрөө чинь худалдаа хөгжлийн банкны санхлын эрдэнэ нэлэг 30 сая доллараар худалдаа авчижээ. За. Гэж ярьсан байдаг байхгүй. За. За энэ яасан юу гэсэн үг вэ гэхээр Эрдэнэт үйлдвэрээс 120 сая доллар гаргуулад 30-ыг Стандарт банкнд өгөөд за 90 саяыг одоо 49% авах нь шүү дээ. За Стандарт банк одоо 120-ыг авах ёстой мөртлөө яагаад ингэ шалдаа буугаад 30 дээр очиж байгаа. Гэдэг асуудал гарна да. Тий. Надад ч авч чадахгүй. Яагаад тэр гэрээ хооромж учраас авч чадахгүй байхгүй. Тэрийг мэдж байгаа Стандарт банк. Эрдэнэт үйлдвэр төлөхгүй байгаа шүү дээ. Одоо 17 онд шийдвэр гарснаас хойш 19 он хүртэл төлөхгүй байна. Тэгвэл чи 2 жилийн хугацаанд Стандарт банк чи банк хэмжээ мэдээж тэр хүүгээ авах нь мөнгө авахын тулд манай шүүх рүү хандах хэрэгтэй шүү дээ. За Эрдэнэт үйлдвэр төлдөггүй. Та нар арбитрийн тэр конвенцэд нэгдэж орсон учраас Эрдэнэт үйлдвэрээс шүүхийн журмаа гаргуулж өгөөч гэж шүүхд хандах хэрэгтэй. Тэгээ шүүхд юугаа өгөх вэ гэхээр арбитрийн гэрээгээ их хөөр навчиж өгөх хэрэгтэй байхгүй юу? Стандарт банк. Тэр нөгөөд миний 1-39 дэх ууцсан тэр хуурамч зурцсан. Гар үсгтээ минийхийг дуурайлгаа зурцсан. Тэр гэрээгээ авчирна гэсэн үг Монголд. Тэгжиж над 120 сая доллараар бүтнээр навах байхгүй юу? Гэтэл ирүүлж чадахгүй байгаад байсан. Яг тэр ирүүлчих юм бол Монгол хэмжилгээ хийгээд за хуурамч байна ч бид нэгж төлөхгүй гэдэг шийдвэр гаргаж шээ. За ингээд иймэрхүү тохиролцоо хийсэн явж исэн байна. За тэгээд дараа нь яасан. За тэгсэн 2019 онд 49%-ыг гаргаад за засгийн газараас бүрэн ирэх төлөөлөгч томлоод за онцгой байдал тогтоогоод Эрдэнэт үйлдвэрт засгийн газар одоо хар үгээр хэлбэл өөрөө ганцаараа мэдлэлтэй авсан тийм ээ. за тий. За тэгэхээр би баярсан. За одоо энэ 40 сая долларын юушаа 120 сая долларын асуудыг шийдэхэндээ энэ нэгч дөрөв төлөхгүй байх хэрэгтэй юм чинь. Юусе ганцхан бичгээ болов байхгүй юу? Стандарт банк руу. Та нар 120 сая доллараа авахыг хүсч байвал тийм ээ. Тэр арбитрийн гэрээгээ их хойрно. Наашаа ирүүлээч. Тэрийг засгийн газар мэдчихсэн. Мэдлгүй яг би чи зөндөл ирж байсан шүү дээ. За өөрөө хилцсэн байна. Засгийн газар чинь хувьчттай шүү дээ. За мэдлгүй яг тэр чинь мэдчихлээ шүү дээ. Та нар гэрээгээ авчираач. Арбитрийн гэрээ чи үнэн байх юм бол бид нар одоо тэр 120 чинь одоо 200 болгоос чамаагүй төлнө. Тийм ээ? 120 сая доллар чинь нэн даруй төлөөд өгье. Хуурамч байх юм бол 1 доллар төлөхгүй шүү гэж Эрдэнэт үйлдвэрээс ганцхан алан бичиг эсвэл засгийн газраас ч юм те. за Ганцхан хуудас алан бичигд Стандарт банк руу явуулаад болох байхгүй. за Та нар харин тэр гэрээгээ авчрахгүй бол тэр хүмүү бид нар хязгаарч төлөхгүй шүү. за Ягаад тэгэхээр энэ бол манай улсын олон улсын конвенцээр хамгаалагдсан эрхээ. за ингэсэн. За тэгсэн чинь Тэгж хэлэх ёстой байтал за тэгээгүйгээр 40 сая доллар төлсөн. хизээ 2019 оны 3 сар 29-нд өгдөг лөө. за хин төлчих байгаа. Эрдэнэт 40 сая үйлдвэр доллараас 40 сая доллар Эрдэнэтээс гарцсан. гарцсан. Наа чинь тэгээд дундын нэг компани очиж байгаа. За Дундын компани нь Ocean Partners гэдэг компани байгаа. за Тэгээд Ocean Partners гэдэг компани данс ороо энэ цаашаа хаанхын компани, Монгол наа чинь компани. Эрдэнэтээс систем ажил худалдан авдаг компани. За Тэгээд ингэснийхаа төлөөсөнд 7 жилийн онцгой эрхтэй систем ажлын гэрээ байгуулсан. за тэр чинь зэсийн байжмлын онцгой гэрээ авахдаа зөв тэдэн тооныг аавна гэдэг юм уу эсвэл төдөр зарна гэж хийд юм уу? Яг нь тэдийг авна тэдээр авна гэж тэдэн тооныг тэдэн доллараар авна гэж гэрээдэг байхгүй юу? Гэхдээ хамгийн их нь 3 жилээр л хийдэг ер нь компани. За. Гэтэл наад компани чинь 7 жил гээд за онцгой эрх өгж байгаа. за Давуу байдал, илт давуу байдал өгж байгаа байхгүй юу? тэгээд 40 сая долларыг энэ Ocean Partners руу шилжүүлээд
Тэгээ цаашаага стандарт руугаа хэд орсон бөөмд. Стандарт руу хэд оруулсан бөөм. За. Бөөмд. Тэр 7 жилийг гэж явах 7 жил гэж бодож байгаа боловч 7 жилийн онцгой ирэх гэдэг бол маш их хэмжээний ашиг шүү дээ. Тий. Тэгээд ялангуяа спот үнээр буюу өнөөдрийн үнээр юм уу дундаж үнээр сороход 7 жилийн дотор ямар ч өөрчлөлт ороо билээ тийм. Тэгээ дээрээс нь 200 хэдэн сая төгрөг бас өгсөн байгаа. Наад суулч өгсөн хөөс гэдэг. За. Тэгээ төлөх ёсгүй одоо зөвхөн гэрээгээ аваад ир гэж хэлээл гэрээ чи өнөө бол төлөе гэж хэлээл сууж явах хэрэгтэй байтал 40 сая доллар төлж байгаа. За. Одоо тэгээд төлөхгүй бол болохгүй байсан. Манай дансыг хаах гээд байсан. Манай гадаад тодтолтон авагчд руу бичиг явуулаад тэднээс мөнгө суудаж авах гээд байсан гэж тэнийг хүнийг хуурч байгаа юм шиг. Хин тэгж байгаа. Эрдэнтийнхэн тэгж ярьдаг байхгүй юу? Тэр үед төлсөн хүмүүс. За. За тийм хизээч байдгүй гэдгийг тэр олон улсын конвенц дээр заагаад өгсөн. За тэгээд хэрэг нэгсэн. За. Таадуулч ерөөс хэрэг биш хийж байгаа юм. За. Одоо прокурорч тэгж байна, АТА гэж тэгж байна. Үгүй таны чинь хэрэг нэгээд исэн байх. Таны нэг над дээр тэгсэн чинь ингэж ял өгсөн шүү дээ. Чи батлан даалт гарахгүй гэдэг гэрэн дээр зурсан байна. Гэт ял өгсөн ш надад. За. Ямар жал өгсөн та? Над тургуул ял өгсөн. За. Гэтэл хэрвээ би батлан даалтын гэрэн дээр зураад одоо над хүмүүс чинь төлөөд шүү дээ. Эрдэнэ өдрийн дасаа суудгуулаа төлөөд байна. Тийм ээ хоорондын тооцоогоор тэрийг хаагаад байна. Илэрх боломжгүй болгоод байна. Тэр хүмүүс нь зөв зүгээр. Тэр хүмүүсээ ядагчгүй. За. Тэгэхээр би бүр арга гэдэг. Хэрвээ би батлан даалтын гэрэн дээр зурцсан байсан бол би хариуцлага хүлээхгүй байсан юм байна. За. Ягаад тэгэхээр батлан даалтын үргийг Танд хизээ юм ял өгсөн? гардан биелүүлсэн хүмүүс нь зөв зүгээр яваад байна. Таргуулын ял хизээ өгсөн. 2023 онд. За, ямар хэмжээний талгуур төлөвлөсөн? 14 сая төгрөг. За. Дээрээс нь чинь нөгөө арбитрийн гэрээгүй байхад арбитр руу очиод орлоо шүү дээ. Тий. Тэрнийхээ зардлаас За. 792 сая төгрөг намайг төлгсөн. За. 700 хэдэ? 92 сая төгрөг. 792 сая төгрөг. Сая төгрөг. За. Би хэлж байгаа. Гэхдээ би арбитрийн гэрэн дээр зураагүй шүү дээ. Наадуул чинь сайн дураараа гэрээгүй байхад очиод орцсон байна шүү дээ. За. Тэгээ ямар одоо миний ямар буруу байгаа юм бэ тийм ээ? За. Ямар шалтгаан тул байгаа. Би батлан даалт гарахгүй гэдэг гэрээ зурсан. 28 уудастай. За. Гэтэл 40 уудастай гэрээг За. Гэрээ дээр өдөр 792 сая төгрөг төлгсөн. Та төлөөгүй. одоо тэгээ төлөөш төлгөөсөөр арга байхгүй. Төлсөн. Па. Хуулийн шийдвэр юм биш тий. Дээч хүүхэн шийдвэр гарцсан учраас тэгээ төлөхөөсөөр арга. За, дээж юу юм. Та чинь нөгөө даван заалдаж барих юм орсон. Бүх юмар нь явсан. Тэгээ 3 шатаар таныг ингээд торгож байгаа юм тий. Эхний шат дээр торг гээд. За. Хоёр дахь шат дээр цагаатгаад. За. Гурав дахь шатн дээр цагаатгсан хүчинг болгоод эхнийхээ сэргээсэн. За. Тэгээ хамгийн гол одоо над дээр эргэлзсэн ч гэдэм үү юу. Тэг гэрээнүүд нөгөө би хүлээгээд байлгаад ирсэн сейфэндээ байлгаад ирсэн гэж байгаа шүү дээ. Тэр чиний сейфэнд яагаад байсан гэж их яасан юм бэл. Тэрэн дээр л их хашаал өгсөн юм бэл. Яг би зүгээр ажиллаа өгөхдөө сейфэнд байгаа бүх цаасаа ялгаа. За энэ нийшээ, энэ тийшээ, энэ хогоос авруу энэ гэж ялгааг байхгүй. Тэр л миний буруу. Тэгээгүй зүгээр сейфэнд байгаа бүх юмыг тэр нөгөө талын гарууч зураагүй батал даалт гарахгүй гэрээ байгаа гэдэг би мартсан байсан байхгүй. За ойлголоо. Тэрээс болоод одоо ингэ. За тэгэхээр биш үү тий. Би ингэж бодож байгаа. Саяын тань ярьснаас зүгээр сая өнөөдрийн бит хоёрын ярьсандээ дүгнэлт хийгээд үзэхэд нэгдүгээр төрийн өмчтэй компани хөрөнгийг төрийн өмч гэдэг чинь иргэдийн ард иргэдийн өмчүүд. Төрийн өмчтэй хөрөнгө компани хөрөнгийг яаж хариуцлагагүй зовчуулдаг болохыг харж байна. Хоёрдугаар яаж энэ механизм нь тэрийг хамгаалдгийг харж байна. За гуравдугаар ер нь ийм сул төр залжин этгээдүүд нийлээд улс орныг ямар хэмжээнд хохиролд оруулж байгаа юм байна гэдгийг л ярьлаа. Тэгэхээр та одоо энэ өөрийнхөө ярьсан энэ бүх юмнуудыг одоо цаашаага хүмүүс лавлаж тодруулж асуухаар хамгаалж ярина биз өнөөдрийн ярьсан хэмжээ. Нэлт. За миний ажил бол зүгээр ийм юм болчих. Ингээд шударгаар яваад байсан хүнийгээ ийм хэмжээнд авчиж болдгийм байна. Эрдэнэт бол Эрдэнэт гэдэг үйлдвэрийн газар 100 сая долларыг хуурамч гэрээгээр өгчсөө сууж идэг. Дараа нь 120 сая долларын торгуулд ормогцоо тэрний энэ нөгөө оригинал гэрээнд байхгүй байхад шууд 40-ыг гаргаад өгж ил байдаг. Тэг ингээд нийт Эрдэнэтээс 160 сая долларын хөрөнгө зүгээр урсаад гадаашаага гарцсан байдаг. Энэ нь болохоор зэрэг нийт ард түмний хөрөнгө байдаг.
Тэгээд энэ Эрдэнэтийн зэсийн баяжмлыг худалдаж авах нэрээр тодорхой компаниуд ийм монопол тогтоож ямар нэг хэмжээгээр энэ дарга цэрэг нартай хувилддаг юм байна гэж харж байгаа. Энэ бүхнийг ингээд хийгээд байхад Эрдэнэтийн хийж байгаа энэ хүмүүс чинь эрүүл сарвал хүмүүс байна уу? Эсвэл ямар нэг улс төрийн гадны том нөлөөнд орсон гэж та үзэж байна уу? Энэ Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй сая доллар 3 жилийн хугацаанд төлнө гэдэг бол энийг бол зүгээр тэр нэг элцгийн дарга нар ч юм уу те мэрэгчлэтнүүд хийж чадахгүй шүү дээ. Энэ цаана асар том хүч юу гэсэн үг байхгүй. Одоо тэр Батхүүгээр хөөгд бодох юм бол манай байрны ах ерөнхий сайд болсон тэр нэг ирдэг шүү дээ. Юу гэнэ? Манай байрны ах ерөнхий сайд байсан гэл одоо Хэнийг хэлж байгаа? баяр сайдыг л хэлж байгаа. Магадгүй тэндээс нь ч одоо нөлөөсөн юм бэл хэн мэдв. За. Ер нь бол Эрдэнэтээс тэр 100 хэдэн сая долларыг төлнө гэдэг бол ноцтой асуудал шүү дээ. Тэгээ сүүлд дараа нь тийм мэдшийн бүхнийг ойлгосоор байтал. Ойлгох чадваргүй хүмүүс Эрдэнэтийг удирдах гэж баймаргүй юм. Тэр чинь хэрэндээ сонгож авч байгаа шүү дээ. Санаатаагаар эсвэл албан шахалтаар хийцсэн хүмүүс. Тэгээ зарим нөхдүүд нь ингээл хэрэгт ороод авилгын хэрэг мэрэг гээл хайгаал яваад байсан шүү түрүүний таны дурдсан хүмүүсээс. За ойлголоо. Өнөөдөр манай ярьсад орж энэ бүхнийг ярьсанд танд баярлалаа. За баярлалаа. Тий. За баярлалаа. За хүн төзөгчтэй өнөөдөр де факто нэвтрүүлгийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга байсан энэ мөнх чаргал оролцлоо. Тэгээ та бүхэн өөрсдийнхөө дүгнэлтийг мэдээж хий. Юу ч гэсэн төрийн өмч гэдэг чинь хэний ч биш өмч. Энийг энэ төр засагт ойрхон байгаа хүмүүс албан тушаал ашиглаж яаж зовчуулж, гуйвуулж, хохироож байна вэ гэдгийг та бүхэн өнөөдрийн жишээнээр харлаа. За энэ бүхэн бол нөгөө Монгол улсын 3 шатны шүүхээр яваад ирцсний дараа тэр хүн өөрөө ингэж ярьж байна. Тэгэхээр энийг бас л үнэхээр бодвоштой. Шүүхийн хараа тус байдал ямар байна? 3 шатны шүүхийн энэ логик нь юу вэ? Гэх мэтээр юм бодох үнэхээр Монгол улсын энэ хуулийн засаглалыг сайжруулах. Ер нь энэ нийтийн засаглал буюу төрийн засгийн газрын энэ үйл ажиллагааг илүү ил тод болгох юм ямар их шаардлага байгааг та бүхэн харлаа. Тэгээ энэний хамгийн тод жишээ нь одоо ингээл яг хөө зэсийн үн өсөд Эрдэнэтийн эдийн засгт оруулж байгаа хувь нэмэр их л байна л да. Гэхдээ энийг ийм явдал гараагүй бол наазах нь энэ хэрэг дээр ихтэл бид нар 140 сая доллар том мөнгө шүү дээ. Алдахгүй л байсан юм байна гэж харлаа. За ингээд бидний үүрэг бол энийг та бүхэнд хэлэх. Тэгээд холбогдох байгууллагууд нь энийг тодруулж шалгаад үнэн худлаагийн ахиж тодруулна биз. За ямар ч л гэсэн нэг иймэрхүү байна да. Баярлалаа. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төвс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зөкслөөсөн King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.